Ханшнэх үлрэл. Хаврын дунд сарын цагаагчин туулай сар гарчээ. Арга билгийг эрхэмлэгч өрнийн ард түмэн ингэж нэрлэх бол Европын толлоор 4-р сар гарч байгаа гэсэн үг. Дэлхий дэлгэнэж дэнжийн ногоо цохох цаг. Өвлийн 3 сар хаврын тэргүүн сарыг үдэж байж л Монголын нутгаар цас ханзарч булаг шанд урсаж ирэх нь жам. Шаралсан борог өвс цасан дороос цухих нь удахгүй ирэх хавар цагийн зөв. Эрээн цавын яруу найрагчийн хэлснээр цөмөрвөл би ч бас урсан даа гэж бодох сайхан. Өглөө голын эрэгт ганцаархнаа сайхан. Орой голын хөвөөнд чамтайгаан сайхан. Хашаа тэргэн дээр шаазгай өглөх сайхан. Хаанаас хэн ирэх нь зөн шиг сайхан. Дөрвөн зүгээс ураг садан ирэх нь сайхан. Дүтийн замаар хань нөхөд ирэх нь сайхан. Энэ иржива аажуу цаанаал нэг зөөлөн урсгалд монголчуудын нэрлэгээр ханшнэх өдөр тохионо. Угтаан ханшнэх гэдэг нь нилээд холын үг боловч монголчуудын хувьд өөрийн нутаг орны байгаль цагаагаар зан заншил байгалийн өнгө төрөх ахуй амьдралдаа тохируулан өөрөмшүүлэн авч хэрэглэсээр олон зууныг үдэжээ. Ханшнэх гэдэг нь хаврын их улирлын доторх 6 баг улирлын 5 дахь нь юм. Энэ баг улирал бэлгийн тоол буюу сарны 6 ёсны хаврын дунд үед тохионо. Харин аргын буюу нарны 6 ёсны 4-р сарын эхний өдрүүдэд тохиодог билээ. Ханш гэдэг нь ээлтэй сайн гэсэн утгатай юм. Ирж байгаа цагийн дулаараа тэргээр ичгсэд хөдлөөд тарга зурмаа эхлээд гарч ирнэ хөдөл. Тэгээд шоргоолц одоо газар хэвлэлд амьдарч байгаа тэтэл ерөнхийдөө хөдөлгөөнд ордог үеийг л хэлж байгаа юм уу. За монголчууд бол 12 жилийн сайхан шүтдэг 12 жилээр тэрийг одоо 12-аа дахиж 12 тувааж 24 сар болгодог. Энэ одоо сарыг яагаад ингэж ийм гэхээр тэр өөрсдийнхөө амьдрал ахуйд зохицуулж одоо альва ажил үүстэй зохицуулж ингэж хуваадаг тийм ёстой байсан. Тэгэхээр энэ хуваагдалтын одоо гол ханшнэн гэдэг маань за газар тариалан эрхлэх одоо газрын шим хүсэх одоо байгаль дэлхийн юмас эргэж хүлээж авах тэр үеийг одоо нээж хэлж байгаа явдал юм л да. 4 сард бол туулай дэгдэж явдаг учраас туулай сар гэж нэрлэдэг. Мөн хонь одоо хургалж эхэлдэг учраас хоньны ордон гэж нэрлэдэг. Энэ одоо ордонд ханш маань одоо нэгддэг. Одоо байгаль дэлхий сэргэж байгаль одоо шимээ өхийн тулд одоо газар тариалан одоо хүсдэг. Тийм учраас хүмүүс бол газар тариалангаа эрхэлж одоо гол одоо бордоо гоо хийдэг, тариагаа ихэж тарьдаг тийм утга учиртай тийм сайхан сар юм байна. Ичгсэд хөдлөөд утсан учраас одоо ингэ сайхан хаврын одоо дэлгэр жинхэнэ одоо тариа ногооны үлрэл цаг гэж хэлж болно. Монголчууд бид цаанаасаа л байгаль ихтэйгийн хүн холбоотой ард түмэн. Ханшнэх өдөр нь зөвхөн бэлгшээгээд өнгөрдөг өдөр биш юм. Урд хойчийн үйлийг дүгнэн цэгнэж магадгүй эрх зуны өнгийг энэ өдрөөр тодорхойлох нь бий. Тухайлбал ханшнэх өдөр өмнө зүгээс хур буувал өв сургамал муу ургаж үр тарианы ургац муудаж тааламжгүй болно хэмээн үзнэ. Мөн амьтад хөдөлж эцсэн тарваг зурм нүхнийхээ ам руу харж хэвддэг байна. Энэ цагт булгийн ус задгайран оргилохоос гадна голын мөс ханзарна. За ингээд ханшнэгээр зөв 4 сар гараад тэнгэр ангоогоод дулаараад уулын ус залмуус нь айлаа ус гол орхон урсаад ирнэ. Ичсэн амьтад хөдлөөд энэ цаанаал сайхан ирж байгаа цагийн өнгө төр гараад ирнэ дээ. За тэгээд ирж байгаа цагийн хөр тэгээд малын зоотын нэгээд
Ер нь санаа л их сайхан болоод ирдэг шүү дээ. Одоо нэг юу ах одоо дулаарлаа даа, ногоо гарлаа даа гэж хэлээд бач шүү дээ. Яргуу цэцгэлэх одоо тэр сайхан цаг маань эхэлж байгаа. Ааш найж нь болохоор бид нар одоо эргээр сайхан хүлээж авах хэрэгтэй. Яагаад гэвэл байгаль дэлхийн одоо ингэж шимээ хүртгэж байгаа учраас байгаль дэлхийд одоо сан сонго тавьж одоо байгаль дэлхийд өргөлөө өргөж хүж арцаан өгөөж мөн зол өргөж одоо тэгэж буйнаа бас сайхан үйлдэх ёстой байгаа. Буян үйлдэнэ гэсэн нь бол одоо альва юм дэлгэрэх альва юм одоо бид нар хүлээж авах тэр сайхан үүдийг нээж яга явдал юм шүү дээ. Цох хорхой гин толширч энд тэндгүй гүйж харагдвал зун нь хуурай болно хэмээн зөгнөн. Хэрвээ шувуу гол мөрний усанд орвол дулаархын шинж. Хаврын цас шоргоолчны үүрийн хойд хэсгээс эхэлж хайлбал зуншлаг сайхан болж өв сургамал тэгш ургахын тэмдэг хэмээн үздэг байжээ. Биднийг зураг авах зуур усанд галуу шувууд хөвөх нь магадгүй урин дулаан сайхан зун болохыг бэлэгшээн. Хамгийн эцэж шүү тогроо галуу хоёр. Шар галуу бол за ер нь цас анзраад баг жаагуус тогтоод ирчихнэ. Тэгээ за тогроо нэг 2 хоногийн өмнө нэлээ сүргээрээ бас ирцээ харагдсан. Хаашнаа гэдэг маань яг хоньны орд гэж яддаг. Яагаад хоньны орд гэхээр хонь төлж эхэлж байгаа цаг. Яг одоо хоньны ордныхоо 2 5 одоо 5 4-нд дандаа тохиож байгаа шүү дээ. Тийм учиртай. Хан шинэх цагаар малчид морь сувэг үүнийхээ дэлийг авчид засгаас гадна 4 настай хязаалан үрээ хөнгөлдөг. Тийм ч учраас унганд нь уяашуулж, даагамд нь давтуул, шүтлэнд нь шүтэтвэ, хязааланд нь хөнгөлж, өднөөс хөнгөн сумнаас хурдан хүлэг болтугай хэмээн ерөөдөг бай. Мал төлөх цагаар одоо хавар болохоор тэгээд малчдээ одоо нэг төл хүлээж авах ажил нь яг эд эхэлдэг үйл болж байгаа юм л да. Заасаар цас нь анзраад малын идвэр гараад ирэхээр тэгээд хэдэн хураг ишгээ тосч авах ажил бэлдэж байгаа л да. Мөн хонь малынхаа хашаа хороог сэргээж ямааныхаа ноолуурыг самнаж эхэлдэг. Ер нь малчдын хувьд нэлээд ажил төрөлтэй өдрүүд эхлэж байгаа юм. Монгол орон жилийн 4 улиралтай бөгөөд дорны зурхайд улирал тус бүрийг 6 хувааж 24 улиралаар наривчлан авч үздэг. Тухайлбал хаврын улиралд хаврын уур орох, хур усан орох, ичихсэд хөдлөх, хаврын хугас дунд, хан шинээх, тариалангийн хур орох улирал гэж 6 хуваана. Энэ цаг хугацаанд байгалийн юмс үзэгдэл, ургамал амьтны үйл хөдлөлийг шинжин тухайн жилдээ юм уу тухайн улиралдаа тохируулан хүн ард аж ахуйн үеийн зохицуулдаг ач холбогдолтой. Тиймээс энэ сардал амжуулж хийх ажлуудын нэг нь мал төлөвлөх үе юм. Ергээд энэ түрүү жилийн намар их өвсний гарц багтаа байсан. Тэгээд заа хатан дижил муутай ерөнхийдөө мал жоохон цаас ихтэй болохоор ядар орсон. Тэгээд одооноос харин овоо дээр болж байгаа шүү дээ. Одоо Төв аймгийн Батцанбор зумын 2 дугаар агийн нутаг одоо хангийнхын ар Өнжинтолгоо гэдэг газар л байна да. Одоо тийм алдвал азарганы тухайд юу гэдэг одоо баг янцгаадаг байсан. Тэгээ тэр адвал хангинал янцгаагаад гарч ирдэг. Тэгээ тэрэнгүүр нь л гээд хангинах дээрсэн гээд ярьжсэн да. Тэгээ ихэд одоо нэг сумын төвдөг ойрхон болохоор ойрхон амьдарч байгаа болохоор отор нүүдэл хийгээд явдггүй. Тэгээ нэг цуслангийн газараа гараа буучна. Тэгээ тариалт ихлэн одоо тэгээд бас нэг хоол явж болохоор хоол явж болохгүй тэгээ нэг хатан дижлээ нөгөө газар тариагаа хагална хөрсөө бордно гэл.
Хөрзөн одоо нэг хөрзөн мөрзөнгөө хууланд ийм их л ажиллаж эхэлнэ. Хаврын дунд сар гэдэг ганцхан мал амьтдын тамир тэнхийг шалгахаас гадна хүний биед ихээхэн өөрчлөлт ордог. Зунаас намарт, намраас өвөлд шилжих шилжилтийн үед хүмүүсийн бие физиологид төдийлөн ажиглагдаад байдаггүй олон өөрчлөлт ханш нэг хаврын улиралд ихээхэн тод ажиглагдана. Үүнийг Монголын уламжлалт ангаах ухаанд хэрхэн авч үздэг бол? Монголчууд шүү дээ. Монгол үндэстэн бол энэ сая Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг гарсан энэ үндэсний ангаах ухаан маань өөрөө байгалийн одоо зүй тогтолтоор суурьсан ангаах ухаан байхгүй. Тэгэхээр Монгол хүний одоо тэжих ухаан гэж нэрлэдэг энэ ангаах ухаан Монгол хүний өвчин явнаас үүсдэг. Яаж имчилдэг, яаж оншилдیں гэдэг аргууд нь цэвэр байгальтай шууд 100% холбоотой. Тэгэхээр энэ нь өөрөө нөгөө уламж танахын үндсэн онол байгаа. Хийшар бадганы онол буюу 3 махатын онол, одон зурхаан 5 махатын онол, хар зурхаан 5 махатын онолууд маань ерөөсөө энэ дөрвөн улирал. Тэгэхээр энэ бол Монголын уламж танахын онолоор бол энэ байгаль цаг уур одон зурхаатай холбоотой нар сар од гариг эргэсийн одоо зүй тогтолттой холбож тайлбарладаг онол. Тэгэхээр хаврын улирал гэж нэрлэдэг байгаа одоо бидний сайн мэдж байгаа сар шинэ хийгээд тийм одоо бид нар цагаан сарын өвлийг өнтөөд авсан баяраа хийгээд хаврын ихэнх сар гардаг. Тэгэхээр хаврын сар гарснаар бол байгаль дэлхий гэснэ одоо газар гэснэ тий одоо газар гэсдэг улирал. Тэгэхээр энэ бол өвлөөс зун руу шилжиж байгаа завсрын улирлаар таарч байгаа. Тэгэхээр энэ газар гисэх үеэр за намрын улирал буюу зунаас одоо дулааны туйлаас өвлийн туйл руу буюу хүдний туйл руу буюу зунаас өвл рүү шилжих завсрын улирал нь бол намар багхгүй. Тэгэхээр энэ хавар намрын улиралд газар гисэх, газар хөлдөх үеэр амьд бие организм үүд, шавж, хорхоо, ургамал, амьтан бүх хүн, тавуу шумал хүн бүгд энэ организм бол тэр өөрчлөлтөд дагаж уялдаж хямралууд явж идэг. Энийг бид зүй тогтолтойгоор судлаж үндэсний ангаах ухаанд үздэг энэ 6 онол маань орчин үеийн энэ цаг улирлын одоо эдийн ондоо явуулах гэж нэрлэдэг. Энэний одоо үндэс суурь нь болдог байхгүй. Хавар бол өнөөдөр бүгд ядарнаа. Одоо иргэд бол за даа ялангуяа энд бол хүүхэд хөгшчүүдийн бие бол энэ дээр одоо маш их өөрчлөгдөнө. Маш их хямарна. Энэ газар гисэх үеэр одоо ичсэн амьтад ичнээсээ гарна тий. Одоо бид нар хаашна гэж яриад байна шүү дээ тий. Тэгэхээр энэ бол үндсэндээ тэр уран цаг ирж байгаагийн дохой. Энэ үед бол бид нар одоо монголчууд бол байгальтайгаа уялдаж дандаа одоо мал төлөх тий сүү сайлаа саах арга цагаагаа нээх одоо үнэ малаа яаж маллах юм тий. Энэ одоо таван ушуун мал аж ахуйн одоо нүүжлийн соёлын өв уламжлалтай бол энэ цаг улирлын асуудал маань нэгт уялдаатай байдаг. Тэгэхээр хавар өнөөдөр хүмүүс ядардаг. Бие организм бол ерөнхийдөө ядардаг. Уламж танахны онолоор бол модон махбодтой илэгцсний суц дэлгэрдэг улирал. Тийм учраас бид нар одоо энэ хаврын улиралтай холбоотой ханах засал гэж бидний одоо уламжлалт ангаах ухааны энэ эрүүл мэндийн яамны сайдын тушаалтай одоо эмчилгээ байна. Энийг бол хийдэг улирал, 20 тавигддаг улирал. За дээрэс нь бол хаврын улиралд бие организм бол ядарна. Хийм махбод одоо бадган махбод аривддаг улирал. Энэ улирал. Нөгөө өвөл дархлаа өндөр байсан бие организм маань хаврын улирал руу ороод ирэхтэн зэрэг бадган салс одоо ихсдэг. Энэ үед бол ходоодны шингэлт мууддаг үе. Тэгэхээр уламжлалт эдийн ондааны товч дээр бол хаврын улиралд Монгол хүмүүс бол нойтон махыг баг эдээ. Нойтон мах бол шингэхтэй хүн чанартай гэж одоо угуулсан байна. Тэгэхээр хавар бол бид нар одоо нойтон мах гэдэг. Хаврын улирал шар эдэг шүт гэж одоо эдийн ондааны товч дээр бол номлосон байгаа шүү дээ. За тэгэхээр энэ шар эдэг гэж нэрлэдэг байгаа маань өнөөдөр хаврын улирал тохирсон шингэхтэй хөнгөн чанартай ходоодонд ачаал болдгоо хоол хүнсний бүлгийг хэлж байгаа. За энэний хамгийн одоо том жишээ бол
борц байна тий хатаасан баг. Хатаасан баг бол энэ бол шар эдэнд ордог. За бидний нөгөө 10 гурил байна. Шар тос байна. За цагаан тос байна тий. За ийм зүйлүүд бол шар эдэнд ордог. За тэгвэл энэ хаврын улирал бид нар хөөхд хөгшчүүлтэй. За мөн эдэр залуу насны осууч гэсэн нойтон махыг хэмжээгээр иддэггүй улирал юм байна. Тэгэхээр энэ эдэн ондоогоор одоо ангаадаг Монголын одоо ангаах ухаан энэ нийгмийн эрүүл мэндийн ангаах ухаан гэж нэрлэдэг байгаа. Энэ гол учир бол энэндээ бол амин сүнс нь оршиж байгаа. Хан шинэх хаврын дунд сард хүмүүс тэр дундаа монголчуудын явдал суудал, идэ ундаан, өмсөх хувцас, сэтгэл санаанд ихээхэн өөрчлөлт гардаг нь нууц биш. Ямар таал хаврын синдром гэж хэлэв. Харин сэтгэл санаа болоод бие махбоддон хэрхэн анхаарах талаар Монголын уламжлалт ангаах ухаанд хэрхэн үздэг нь сонио. Уламжлалт ангаах нь бол 6 улиралтай. Тэгэхээр энэ улиралтай уялдаатайгаар хүний бие өрнөөсөн ховсон өөрчлөгдөж идэг. Энэ зүйл тогтолцоог бол Европ ангаах ухаанд бол хронофизиологи буюу биохимнэлт гэж одоо хүний бие өрнөөсөн ямар улиралд тархлаан сайжирдаг, ямар улиралд тархлаан мууддаг, ямар улиралд тэр модон мохоттой илгэн ямар улиралд өвддөг, ямар улиралд гал мохоттой зүрхэн өвддөг, ямар улиралд сайжирдаг гэдэг ийм биохимнэлийн ойлголттой шууд холбоотой. Хаврын улиралд биш үү? Энэ хий одоо мохот, бадган мохот хавсарч одоо хямардаг. Тэгэхээр энэтэй холбоотойгоор хаврын улиралд газар гисж байгаатай холбоотойгоор энэ хүний бие өрнөөсөн яс чөмгөнд бол өөрчлөлт явдаг. Энэ хүүтний улирал одоо 3 сар болцсон бие өрнөөсөн дулааны улирал руу шилжих одоо физиологи ойлголтоор бол дасан зохицохоор бол явагдаж байгаа. Энэ өөрчлөлтөнд бие өрнөөсөн дасан зохицохын тулд өдөр өдрөөр өөрчлөгдөг цаг цагаар. Тэгэхээр энэтэй холбоотой гарч ирж байгаа хямралын нэг нь болохоор сэтгэл санаа тавгүй болох. Хийрхэх тий. За энэ дээр бол одоо сэтгэл санаа докторгүй болох, үемэх одоо элдв юмд санаа зовох. Одоо Европ онооны ондор бол стресс, сэтгэл готрол, сэтгэл хямрал гэж одоо олон янзаар томьёолдог. Тэгэхээр энэ хаврын улиралд ялангуяа одоо жирэмсэн ээж нар мөн одоо нялх биетэй ээж нар төрсний дараа тий одоо нялх биетэй ээж нарын сэтгэл санаанд бол хүчин үүсэх магадлал их байдаг. Энэ одоо цаг улирлын үед бол бид нар алхаа гიშгэ уулзах хүн яриа хэлээгээ хянамга байхыг зөвлөдөг. За түүнээс гадна хийг аривдуулах шим одоо дархлаа унж байгаа энэ бадган сас аривдж байгаа үед бид нар шингэц муутай бүхэл хоол их идэх сэрүүн жанартай шимгүү хоол одоо бидний өнөөдрийн өдөр болгоо хэрэглэж байгаа тэр үр тариа дандаа одоо ногоон цай уудаг, кофе уудаг, дандаа байх цай уудаг, ус уудаг тий энэ хар ус уудаг энэ үйлүүд маань энэ хий махбодыг одоо хямраадаг. За ингэснээр бол сэтгэл санаа докторгүй болох, уурлах, уйлах, баярлах зэрэгцээд ийм одоо асуудал үүсдэг. Тэгэхээр өнөөдөр бид нар одоо энэ хаврын улирлын энэ махбодын хямрал маань цаашаа зуны улирал руу шилжих юм бол бадган аривдах одоо махбод хийтэйгээ хавсраад хий аривдах шалтгаан тавигддаг. Тийм учраас өнөөдөр 100 хаврын улиралд бол биеийг энэрх ёстой. Бид нар орчин үеийн одоо үндэсний ангаах ухаанаа мартаад одоо орчин үеийн хэм маяг олон нийтийн даяарсан хоол хүнс энэ нүцгэн одоо явах те одоо нүцгэн шалдаа явах, цус алдах, олон хаалгаанд орох энэ одоо зүйлүүдийг бол уламжлалт одоо сурвалжуудаар бол энэ явдал мөр өдөр тутмын амьдралын дэглэм хэл яриа бие хэл сэтгэлийн үйлийг хянуур байхыг бол заадаг үлрэлээ. Ингээ хаврын цагт бол бадган нэгцдэг. Бадган гэж хийшээр бадган гэж 3 зүйлийг байна. Тэрнийхээ бадган нэгцдэг учраас одоо бид нар бол 10 гурил одоо идж явах хэрэгтэй. Сайхан шардаас өрөм цагаагаа одоо зоглож явах хэрэгтэй. Тэр талаас ахуй амьдралаас суралцаж одоо өвд эцсийнхаа идэж хэрглэж ийсэн тэр гол зүйлүүдийг хэрглэж явах нь зохистой юм аа. Азийн ихэнх ард түмэн хан шний хөдрийг өөр өөрийнхөө тэмдэглэдэг. Ихэнхдээ талигчийг иргэн дурсаж цаас шатааж байх нь бий. Харин монголчуудын хувьд хан шний хөдөр нь өөр утга агуулгатай. Түүнийг аргадахыг хичээнэ.
ятод хөвчлэн газараа одоо иргэдэг хүмүүсийнхаа шарилыг гэдэг иргэдэг. Монголчууд бол тийм ёс байгаагүй. Ханш нэгцээс одоо нэлээ хойно одоо хүмүүс одоо өвгүүдийнхаа газрыг иргэдэг тийм ёстой байсан. Тийм учраас бид нар бас ялгаж шалгаж байж явах хэрэгтэй байгаа. Бид нар бол одоо хятадаас өөр үндэстэн учраас үндэстнийхээ дархлааг одоо дэмжиж тэр талаас бодолцох нь их зүйтэй асуудал болоод байгаа юм л да. Бид нар ханш нэглэрээ шууд одоо газар дээр очдог. Тийм явдал монголчууд байгаагүй. Яг л хятадын одоо зэн бидтэстэн буюу одоо баг холгоны шашныхан ихэвчлэн одоо ханш нэнгут газар дээр очиж зан үйлээ хийдэг. Маш асар их одоо цаас шатааж хүмүүсийнхаа буйныг одоо бодож тэг залбирдаг ёстой байсан байлаа. А монголчууд бол тийм бишээ. Тийм учраас бид нар бол одоо ханшнаас нэлээд хойно бол одоо газраа иргэдэг тийм ёстой шүү гэдгийг бас дахин хэлж сануулмаар авмаа. Өөрөөр хэлбэл бидний хүндтэй хүмүүсийн шарилыг оршоож байгаа байгаль дэлхийнхээ ачийг санаж, амьтан хооллож, газар лусыг аргадах зан үйл болох дүлзэнгийн элс лусын эмийг гол горих булаг шандад хийх, идэ будаа сүү зэргийг газар дэлхийдээ өргөх, лусын бомбын балин тахил уншлаг номыг уншиж бүрэн зан үйлийг хийж тахиж аргададаг. Өглөөд хангаад дэлхийдээ сүү цагаа өргөчөөд тэгээ аваан дээр аваандаа чулуун булуу өргөн тэгээд одоо хорхооч авч хооллох талаар бол тэр сэгэрмгэр янз эзэн мэсээ мөхөр дэмэл юм байлээ. Дэмэл юм санагдсан да. Тэгээд яг тэрний орнд цай зүүнөө дээж өргөө явжсэн арайд байгаль дэлхийдээ залбир авсан арай үйлж идэв байхгүй. Бас нэг талаас буюу үйлж ирэх бас нүгэл болгоод нөгөө чинь бас гитрхи нөгөө чихэр юу ч бас ортоо санагдаад. Тэгээ бас өгж байгаа хүмүүс харсан. Тэгээ шаргуул хоолж ийн гээд тэгээ баган чихэр саах багаар тавиад явна лээ. Тэгээ бас тэр талаар нь бас надад нэг таалагддаг. Баг багаар идэхээс тавьд бөөн авч чихэр аваад өгчин. Тэгээ нөгөөтөнд их чихэр нь хоол болох уу, хор болох уу гэдэг нь. Тийм тэр амьтан чи өөрийнхөө идэх дуртай бол идэл явж байгаа. Тэгээ өөр юуг нь хүндэхгүй л тэгэл байж байгаа тэд өөрөө зөнгөөрөө өсөд амьдраад явах юм. За бид нар бол байгаль дэлхийтэйгээ үнэхээр салшгүй холбоотой. Байгаллаасаа одоо нөхөн үржин холын зүйлсээ авдаг. Бид нар бол байгалаагаа хайрладаг, хамгаалдаг. Тэр утгаар бол бид нар одоо буян үйлчлэг зүйтэй юм аа. Тийм учраас бид нар бол одоо өөрсдийн уламжилж ирсэн зан үйл, шаргоолж олох тэр зүйлүүдөө хийхэд бол буруутгах зүйлгүй. Яагаад тэгэхээр энэ бол байгалаа баясгаж байгаа явдал юм байна. Байгаль дэлхийдээ сүгэн өргөх, цайныхаа дээжийг өргөх. За тэгэл бурхан дахилдаа бол одоо зол өргөж, хүжээ өргөж тэгж баясгах. Бурхнаа баясгах. Тэр явдлууд бол асар их хэрэгтэй. Яагаад хэрэгтэй юм бэ гэхээр энэ ард нийтийн амьдрал аж ахуйд нь хэрэгтэй юм аа. Аж ахуйгаа дэтгэхийн тулд бид нар үржин шимээ хүртэхийн тулд байгалаа баясгаж байгаа, цэнгүүлж байгаа тийм гол асуудал юм аа. Ирж яваа цаг үсгэлэнтэй хийгээд өрн. Монголын мянган хаврын отхон нь ийхүү айлчлан иржээ. Нэвтрүүлгийн өдгөө 120 жилийн ойн тохиож байгаа их зохиолч Даш Дөржийн Нацаг Дөржийн нэгэн гайхалтай шүлгийн хэсгээр өндөрлөе. Мөнх тэнгэрийн дор мянган хавар Монголын сайхан оронд жил дэлгэр эн хүлрэл ханхлахад хүний сэтгэл тэнгэр өвсний соёо ногоороход морь мал хангараг холих нар хойртож хасын цас хайлахад хуучин дэлхий халагдаж хамаг юм шиндэн хөхөрсөн мод цэцэглэж хүүхэд багчууд наадахад хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санана.